байр суурь авчиж та хоёр өнөө хуулийн төслийг судалж өгсөн үү? Яг зарим гишүүдээс ярилцлага авахаар энэ бас нөгөө янжуур тамхины лобби бас ороод ирсэн буюу электрон тамхиг тэр чигт нь хориглосон асуудал гарч ирээд байна гэж юм байна. Тийм байхгүй шүү дээ. Ер нь би нэгдүгээр нэг юм зүйл хэлье. Яг энэ электрон тамхины асуудал тамхины хэлтийн тухай бол нэмэлт өөрчлөлт оруулах одоо санал оруулж ирсэн. Одоо номын чимэгчнүүд бол зохион байгуулалтаа бил маш их тайлд явж ирж ойлгосон. Одоо алдар нэрийн гутайх нэр өндөр нь хандах тийм. Дараагийн асуудал нь өөрөө юу вэ гэхээр энэ бол тамхид бол тамхи адилхан татвартай байх хэрэгтэй. Тэмээс утаа тамхи вэ нүү, утаагүй тамхи вэ нүү, янзур тамхи вэ нүү, цахилгаан тамхи вэ хамаагүй. Тамхи бол тамхи. Яхаараа янзур тамхи нь онцгой албан төр төлөөд цахилгаан тамхи нь болохоор электрон барааны нэрээр орж ирдэг. Энийг л хамгийн гол нь өөрчлөе гэж байгаа юм л үзэж байна. Ерөн зүгээр энэ хуулийн төслийг өргөн барихад одоо жишээлбэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж зөвлөгөөг харсан юм байдаг юм байна. Аргагүй яах вэ? Чи ажлын хэсэг ажилласан би өөрөө өргөн барьсан гэж нэг шүү дээ. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сая хавар манад ирэхдээ янжуур тамхиныхаа татварыг харин нэмэгдүүлэх, электрон тамхины татварыг бууруулах хэрэгтэй. Ингэснээр энэ хорвоо чанарыг бууруулах гэж байдаг. Электрон тамхи дээр чи татвар байхгүй юм чи яаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас татвараа бууруул гэж санал өгөх юм бэ? Чи тийм олон улсад байхгүй тийм байх. Одоо электрон тамхины тэгвэл хорвоо чанарыг яг баталсан олон улсын яг тийм дүгнэлтэд юм. Жишээлбэл чи манай өрөөнд орж авчих. Би одоо байнга ороор орох хэрэгтэй. За. Тийм байхгүй чи байнга бүр тэр нэг тамхины одоо үнэр мөнрийг дарсан янз бүрийн гаамаагаар хуураад тий тэр чинь хүн магадгүй нэг хууртагтаад тамхи татах тэр зуршил руу орно шүү дээ. Тийм учраас өөр миний хувийн байр суурь бол тамхи бол тамхи харин ч бүр тэр гаатай янз бүрийн тамхиг бол одоо тэр чинь нэг юм тэрэг хэрэгжилж гэнэ гэсэн үг шүү дээ. Хөрлийн тий хүнийг тамхичин болгох. Тэгэхээр тийм бол байж болохгүй. Тэгэхээр тэн дээр бол зохиосны татварыг нь бол тавих хэрэгтэй. Тэгээд одоо тамхи татдаг хүний тоог л яавал цаашаа цөөлөх вэ гэдэг дээр л одоо чиглэсэн тийм хууль байх ёстой л гэж бодож байна тий. Хуулийн үзэл санааны хүүхд хамгааллын асуудал гэж яриад штэ тий. Тамхинаас хүүхдүүдийг хамгаална гэдэг яг ямар зүйл заалтаар одоо шилжүүл энэ хууль хэрэг батлагдвал хүүхд одоо хамгаалагдана буюу энэ одоо янжуур болон электрон тамхиг татахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна хууль санаачлагч. Яг би нэгдүгээр тэр нэг хуулийн ажлын хэсэгт ороогүй. Зөвхөн би нэг сая хэллээ те. Ямар ч байсан одоо манайхан ч нэг хүүхдүүд яагаад тамхинд ороод байна вэ гэхээр тэр нэг тамхины одоо нэг цаад муухай амт үнрийн ингээд нэг бууруулсан янз бүрийн гаамаатай юм тамхи хэрэглээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маань нэг хүүхдийг алгуур одоо тамхичин болгох юм руу явуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм юмг л байлгаж болохгүй. Энэ дээр үл тэр өндөр татвар нь байх ёстой л гэж үзэж байна. Онцгой албан татварыг одоо онцгой албан татвар тогтоосноороо энэ хэрэглээ буурна гэж харж байна. Үнэхээр хүүхдүүд тамхи татахгүй байх боломж бүрдэх юм уу? Тэгэл яг хөтэй хоёр нь хамгийн наацхан одоо бууруулахад чиглэсэн арга хэмжээ чинь тэр шүү дээ. Татварыг одоо өсгөх буюу тэр тамхины үн өндөр байх юм бол мэдээж тэрийг одоо авт татах хүний тоо буурна л гэж ингэж одоо бодож байна. Тэр чинь хамгийн ихний наацхны одоо асуудал байхгүй юу? Жишээ нь согтууруулах ундааны одоо арх согтууруулах ундааны үн нэмэгдлээ гэхэд үүний хэрэглэлээ багасан зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр тамхи бас тэрнтэй адилхан гэж үзээд байна шүү дээ. Тийм. Гэхдээ яг зүгээр эсрэгээр нь ингээ бодъё л доо. Татвар байхгүй хямдхан байвал олон хүн татна шүү дээ тий. Тийм. Тэгэхээр танд ер нь яг юм судалгаа байна. Жишээлбэл электрон тамхины хорвоо чанар ийм хортой гэсэн зүйлс байдаг гэсэн. Би одоо чинь тэр нөгөө ажлын хэсэгт ороогүй учраас яг энэ хуулийг тэгээ тэр хууль чинь бол яг хэлцэгдэж эхлэегүй шүү дээ. Одоо ярианы явцтай л яваад байна. Тэгэхээр тэр одоо судалгаа тэр хууль мөлийн үл яг наривчилжүүл хараагүй байна. За баярлалаа. Энэ барьцсан явж байна л да яг одоо бол улс төр юм халуун байгаа учраас анхаарлын төвөөс ч хол ах шиг байна. Зөвхөн яг зарим хуулийн төслийн зарим зүйл заалтыг үүсэх юм болвол ер нь тамхины ялтын тухай хууль гэхээс илүүтэйгээр электрон тамхиг хориглох, импортыг хориглох гэдэг оруулаад ирвэл бараг болохоор юм биш үү? Янжуур тамхины лобби ороод ирсэн юм биш үү гэдэг ийм хардах хүнслэлтэй хэд хэдэн заалтууд байна л да. Тэгэхээр та ер нь яг юу гэж бодож байна? За гол концепц нь бол одоо энэ ерөнхий боловсролын сургуулийн сонгогчид хүүхэд залуусууд дунд электрон тамхины хэрэглээг хэрэгс идэрж байгаа учраас энэ тамхины одоо энэ хэрэглээг бууруулах, эрүүл мэндийг хамгаалах гэж байгаа боловч цаад тухаараа бол даалт эдийн засгийг өгшүүлж байгаа нэг ийм хэлбэрлэл яваад байна гэж хараад байгаа. Таны одоос нэг байр суурь илэрхийлээд өгөөч. За миний хувьд бол тамхины бол 100% эсрэг ээ.
би өөрөө тамхи татдаггүй электронч бай, удаач бай, одоо илэнч бай. Дээр манай гэр бүл тэр чигээрээ тамхины хэрэглээ байхгүй. Би миний өссөн гэр бүл маань ч тийм. Тийм учраас би бол тамхины бол 100% эсрэг байна. Тэр утаатай байна уу, тэр одоо янжуур тамхи байна уу хамаагүй. Энэ бол хүүхдүүдийг маш их хордуулдаг. Маш дам одоо нөлөөтэй. Татж байгаа хүнээс илүү татж байгаа хүнийг хажууд сууж байгаа тэр гэр бүл, тэр орчин бүгд хордож идэг. Тэгэхээр ерөөсөө утаа тамхиг нь чорогдлох хэрэгтэй. Утаагүй одоо тэр янжуур тамхин дээр нь ч ялгаагүй татварсаа өндөрсөх хэрэгтэй л гэж бодолтой байдаг. Тэр яг ингээд гайлын цааш дотор ингээд энийг ингээд өгөөд цахилгаан бараа гэдэг нэрээр орж ирээд байна. Тийм учраас татварыг нь аль аль талдаа нэмжүүл энэ хэрэглээ хомигдно гэж хараад байна л да. Эдийн засгаас харах юм бол ингэх боломжтой юм уу? Гэхдээ одоо эдийн засаг талаас бас боломжтой л да. Үнэхээр л татварыг нэмэх юм бол өнөөдөр энэ гол асуудал нь хүүхдүүдэд байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүмүүсийн сонголтыг бол сайн байна. Бид нар хүндэтгэн хүүхэд бол сургууль дээр ангидаа тамхи татж байгаа багш нартай баригдах тохиолдол хүртэл байгаа. Тийм болохоор энэ дээр бол эдийн засгийн хөшөөрөг бол орох бах. Магадгүй одоо тэр хэдэн төгрөг байдгийг мэдэхгүй байна л да. 10,000 төгрөг байдаг бол тэрийг аваад татчих чадж байгаа бол 50,000 төгрөг болчвол тэрийг чадахгүй баг. Тодорхой хэмжээгээр хасагдах баг. Тэгэхээр тэр утгаараа бол зөв. Гэхдээ ер нь бол аль аль тамхины татварыг нэмээд аль аль тамхиг л энэ хүүхдүүдийн орчинд оруулахгүй баг. Энэ асуудал хамгийн зөвс. Электрон тамхины хэрэглээг бууруулахын тулд ингээд татварын харгаар нь үзье гэж штэ ингээд хууль боловсруулаад ингэж байна. Гэхдээ хүүхдүүд одоо ингээд жишээлбэл арх согтруулах ундааны үнийг нэмээд манад бол архитын согтуулах байдал буулсан үзүүлэлт байхгүй шүү дээ. Хаанч гэл. Тэгэхээр тамхин дээр бас яг адилхан л болох болов гэж хараад байна л да. Нөгөө тамхин дээр нөгөө талдаа хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Тэгвэл тэр электрон тамхи оруулж ирж байгаа хүн ягаад тамхины татвар биш цахилгаан барааны татвар төлөөд байгаа. Энэ үүднээсээ бас тий. Тэгэхээр би үл тэгж бодож байна. Тэгээд эсрэгээр янжуур тамхи хямд болчвол янжуур тамхины хэрэглээ нэмэгдэх өвдөө. Янжуур тамхи угаасаа л байсан шүү дээ. Биш хүүхдүүдийн хүүхдүүдийн тулд янжуур тамхиг хянах боломжтой байдаг. Ягаад гэвэл нөгөө үнэрттэйг янжуур тамхиг авч явахд хэцүү. Хоёрдугаарт гэвэл татсны дараа одоо ингээд үнэртдэг одоо миний түрүүчийн тэр ангидаа тамхи татж гин гэдэг. Цахилгаан тамхины хамгийн аюултай юм бол чихэр идсэн юм уу богч ажилласан юм уу мэдэгддэггүй. Ямар ч үнэр байхгүй учраас хүүхдүүдэд эцэг эхчүүд хянах боломжгүй байдаг гэж би ойлгодог. Гишүүдээс асуулт асуухаар нь утаас гаргаж байгаа юм чи хортоол ээж таараа гэдэг юм бас тайлбарлаад байна л да. Тэгэхээр электрон тамхи жишээлбэл яг ийм хорвоо чанартай гэдэг ийм судалгаа хайхаар бас байдаггүй байна л да. Таны хувьд яг энэ талаар мэдээж тамхи яагаад татдаг? Хүн тэр тамхины амнаас гарч байгаа утаа тэр саарл өнгөндөө биш тамхинд байгаа тэр никотиндөө байдаг болов гэж би боддог. Хэрэгэлдэггүй учраас бас 100% мэдэхгүй байна л да. Тэгэхээр тэр мансуурж байгаа үйлдэлийг өгж байгаа юмыг л хүн хэрэглэн штэ. Тэгэхээр цахилгаан тамхинд ч гэсэн тэр мансуурж байгаа нь байгаа никотин байгаа л гэж би л ойлгодог. Хэрэглээг хязгаарлаж хумих байхгүй болоход эдийн засгийн аргаар одоо нөлөөлөхөөс илүүтэйгээр нөлөөллийн аян явуулах ёстой юм биш үү? Нөлөөллийн аян бол мэдээж шаардлагатай. Өнөөдөр би энэ соёл урлаг одоо энэ соёлын яамыг бол гэгэрлийн яам болоосоо гэж хүсдэг. Гэгэрүүлэх яам байх хэрэгтэй байхгүй юу? Соён гэгэрүүлэх хэрэгтэй. Тэгэхэд энэ өнөөдөр соён гэгэрүүлэх биш. Зүгээр соёл урлагийн салбарт байгаа асуудлуудыг л ингэж ухаад байгаа болохоос яг үний хэрэгтэй гэгэрүүлж байгаа нэг ч үйлдэл алга байна. Энэ дээр бол маш шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа зөв гэгэрлийн замаар бас нөлөөлөх нь зүйтэй. Хоёрдугаарт гэвэл тэр хуулийн заавал бий болох ёстой. Ингэж хуулийн хийдлийг ашиглаж байх нь өөрөө маш буруу. Баярлалаа. Тамхиас мэдэхгүй болохоор үсэн. Орлоо энэ төр гэдэг. Та зүгээр энэ хуулийн төслийг харсан уу? Таны хувьд юу яг ямар бодолтой байна энэ хуулийн төсөл дээр? Би ажлын хэсэгт байсан. Тэгээ би гарцсан. Юу ч харж байгаа вэ гэхээр яг жинхэнэ утгаараа шийдэх ёстой асуудлаа шийдэж чадахгүй нь чирч байгаа. Тэгээ зөвхөн улсын төсөв бүрдүүлэх дээр ч гэдэг юм уу яг энэ татваргүй байгаа учраас
вебнес дотор авъя гэдэг байдлаар л бичигдэж орж ирлээ гэж харж байгаа. Тэр мэдээж вебийг хаана хэрэглэх үү, хэн хэрэглэх үү, хизээ хэрэглэх үү гэдэг дээр нь шийдэх хэрэгтэй. Тэр бол үнэн. Энтэйгээ зэрэгцээд ер нь бол тамхины хэрэглээг хязгаарлаад одоо механикаар сургууль цэцэрлэгтээ 500 м ойр гэдэг байдлаар биш. Илүү энэ одоо вендинг машинуудыг оруулж ирээд яг энэ зөвхөн насан турш улсууд нь тамхиг нь авдаг байдлаар шийдэх. 8 нэрийн барааны дэлгүүрийн худалдагч нартай холбоогүйгээр шийдэх ийм боломж бол байсан. Ерөөсөө л энэ ч картаар авчдаг байдлаар тийм ээ. Өнөөдөр дэлхийд дээр бол энэ шударга гэдэг болсон шүү дээ. Яг 30 жилийн туршил баахан захим шилжилт энэ төргээл яригдал яваад байгаа мөртлөө тэгээд шинээр орж ирж байгаа хууль нь ингээд хагас дутуу зөвхөн нэг талыг харсан өөрөмс ийм л байдалтай баг шүү дээ. Өөр онцгой албан татвар бол энэ гайлын татварыг нэмснээр энэ өсвөр насны хүүхдүүдийн дундах энэ цахилгаан тамхины хэрэглээ хязгаарлагдана гэж харж байна уу? Ер нь ийм судалгаа байд юм уу? Ер нь эдийн засгийн аргаар авах гээд харин зөвхөн нэг талыг л харчиж байгаа байхгүй. Үндсэндээ бол тэгээд татвар ногдуулснараа хэрэглээг багасгах гэж бол би ойлгохгүй байна. Мэдээж үн үртэг өндөр бол байх ёстой, хэрэглээ байх ёстой. Энэ дээрээ ахаад миний хэлээд байгаа санаа юу вэ гэхээр ерөөсөө л машинаар зардаг болчих. Лангуун дороос зардгаа болчих. Тийм санаа хэлсэн. Тэгээд тэр санаа бол яваагүй. Тэгээд яг уу би бол бас ахаад харж байгаа шинэ төсөл санаачлал гэсэн бодолтой байна. баярлалаа. Тэгэхээр тамхины хяналтын тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан байна. Яг одоо улс төр халж байгаа учраас анхаарлын төвс жоохон салангат баг шүү байна. Яг улсын хурлын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байна те. Зарим хэсэг нь бол янжуур тамхины лобби явж ин гихчлэн ингээд магадгүй зүрийн хуулийн төслийн нэрийг хүртэл бараг электрон тамхины импортыг хориглох гэд оруулаад ирэх нь бараг зүйтэй гэд. Тэгээ хуулийн төсөл дээр ажиллаж бараг хамт өргөн барьсан гишүүд нь нэрээ татаж авсан тохиолдлууд байна л да. Зарим зүйл залтыг нь бүр дахиж шинжилж өөрчилж оруулах бол бас болохоо байжээ гэдэг. Одоо шил Лодо самбуу гишүүн, Далаанбат хоёр гишүүн гихчлээ. Таны хувьд ерөнхийдөө энэ хуулийн төсөлтөд танилцсан уу? Ямар байр суурьтай байна? Дэмжиж байгаа бол бас яагаад гэдэг дээр бас би өөрөө ажлын хэсэгт байгаа. Тийм. За би нэг 3 салангад үндэслэл хэлье. Нэгдүгээрт энэ тамхины асуудал бол хэрэгсэрсэн байгаа. Ерөөсөө Монгол эрэгтэй хүн тутмын 2 хүн тутмын 1 нь буюу одоо 50% хүрсэн байгаа. Энэ бол өөрөө асар том асуудал. Тамхинаас үүдэлтэй уушгины болон бус төрлийн өвчлөл, одоо хавдрын маш олон төрлийн өвчлөл байгаа шүү дээ. Тэр энэ тамхины асуудал бол маш хүнд байдалд орсон байгаа. Энийг хэлээд дүгнэх нь чухал байгаа. 1. За хоёрдугаарт нэх юм бол аливаа асуудлыг хорыг аль нэгнийх нь лоббинд ороод нэгийг илүү хордог, илүү зах зээлийн өндөр ачаа өгдөг, нэгийг бага ачаа өгдөг гэж байж болохгүй. Аль алин дээр нь бол энэ бол асуудлыг нь бол ижил төвшөнд авч үзэх хэрэгтэй. За 3-дугаарт халаадаг тамхи гэж байгаа. Одоо Айкос эднэр гэдэг Монголд орж ирээд байгаа. Дээрээс нь болох юм бол шингэн тамхи гэж байгаа. За утаа тамхи гэж байгаа тийм үү? За хамрын тамхи гэж оруулах юм бол одоо үнсэн тамхи. Өнөрлөдөг тамхи. За тэгээд цаашаа ярих юм бол хар тамхи гэдэг олон юм ярьж болно. Тэгэхээр яг одоо электрон тамхины тухайтад ямар асуудал үүсчихэд байгаа гэхээр одоо энэ GSC-үүд бэлэн зарагдаад байна шүү дээ. Хямдхан өртөгтэй. Тэр энэ яаж ийнэ гэхээр энэ шингэн тамхи маань өөрөө электрон барааны халахвчин дээр орж ирж байгаа. Миний ойлгож байгаагаар электрон бараа буюу одоо цахилгаан бараа гэдэг бол хөргөгч, угаалгын машин, зурагт тийм үү? Шарах шүүгээ, жимс холигч гэх мэт зүйлүүдийг ойлгоод байна шүү дээ. Гэтэл шууд утгаараа хүмүүст хортой чанарыг үүсгээд тийм ээ? Эргээд эрүүл мэндэнд сөргөөр нөлөөлөх тэр тус маань залуу үе хүүхэд багчуудад энэ бол одоо гэрээс сэтэрсэн хэрэглээтэй болсон байна. Зарим аймаг жишээлбэл Төв аймаг жишээлбэл одоо шингэн тамхиг хориглосон байна шүү дээ. Одоо вейп гэж бид нар хэлээд байгаа. Тэр брэндийнх нь нэр шүү дээ. Олон улсын жишгийг харахаар бол маш олон улсад энэ асуудал хориглогдсон байна. Одоо Сингапурын хууль эднэр бол маш хатуу байна. Тэр яг энэ вейп ч гэдэг юм уу энэ одоо шингэн тамхины хувьд гэх юм бол шин тутам сүүлийн хэдхэн жилийн дотор гарч ирж байгаа. Яг нөгөө хорвоо чанар буюу хортой чанар нь яаж нөлөөлөд байгаа вэ гэдгийг бүр ингээд эцсийн олон 10 жилийн туршилт судалгаа бол хийгдэг байгаа. Тэгээ бодит байдал дээр.
За нөгөө талаасаа бол зарим нэгэн судлаач би Батулгын Азаа гэдэг эмчээс бас яг энэ чиглэлийн судалгаа хийсүүнийх нь материалыг авч уншсан. Ерөнхийдөө тэр шингэн бодис нь бол одоо уушгин дээр тодорхой хэмжээний толб үүсгээд, тослог давхарга үүсгээд эргээд нөгөө одоо аль нэгийг хортой, их хортой, бага хортой гэж хэлэх нь утгагүй л дээ. Гэхдээ бол маш богино хугацаанд хорвоо чанар өндөртэй хүний эрүүл мэндэд цөргөөр нөлөөлж байна гэж үздэг байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр нэг юм л хэмжээр авах хэрэгтэй. Энэ болохоор үндэсний аюулгүй байдал. Үндэсний аюулгүй байдал бол 6 тулгууртай байдаг. Энэ дотроо Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал, амьд явах эрхийн асуудал. Дээрэс нь энэ орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн зохицуулт гэдэг бол асар чухал байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол бид нэр ингээд гангараач юм шиг тий одоо ингээд юу тийм утаага одоо яг нөгөө асаадаг тамхи шиг одоо дүнсэн тамхи шиг ч юм уу одоо янжуур тамхи шиг утаага арахгүй ингээд хэрэглээд байдаг. Эргээд эн чинь бол өсвөр насны хүүхдүүд хэдэн жилийн дараа нөхөж баршгүй эрүүл мэндийн хохиролд орох магадлал өндөртэй байдаг. Тэр утгаараа нөгөө зохицуулт байхгүй хэсэг дээр зохицуулт хийх гэхээр яалт чарга байхгүй энэ бол нөгөө пропорцоор том харагдаад тэгээд энэ электрон тамхины эсрэг гэж харагдаад байгаа юм нөхцөл байдал байгаа юм. Тэр утгаараа энэ дээр нь бол одоо юу гэдэг янжуур буюу утаа тамхиг ч гэсэн бид нар бас одоо яг л хорын төвшөнд авч үзэж аюулгүй байдлын төвшөнд бас энэ дээр бол хандах ёстой үнэн. Тэгэхээр яг энэ асуудал дээр бол миний хувьд л одоо тэн дээр нь илүү хязгаар тогтоох ёстой. Энэ дээр нь арай бага хязгаар тогтоох ёстой гэсэн асуудал байхгүй. Дүгнэлт нь энэ чинь одоо их хурлаар хилцэх тухай яваад байна шүү дээ. Хилцээд аливаа хууль гаргахтаа 4 шатны хилцүүлэг дамждаг тийм үү? Энэ хилцүүлгийн үеэр би бас энэ талаар байр суурь илэрхийлсэн. Нэгдүгээрт эрдэмтэн судлаачид эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийж байгаа. Яг энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийн дуу хоолойг сайн сонсох хэрэгтэй. Их хурлын гишүүдчин бол хууль батлах гэж байгаа ч гэсэн мэрэгчлэнүүд биш байхгүй. Хоёрдугаарт олон улсын жишг судалгаануудыг бид нар маш сайн анхааралтай нэгт нэмбэ үзэх хэрэгтэй. За гуравдугаарт энэ бизнесийн орон зайдаа яаж одоо тийм амар хялбар аргаар өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх вэ гэсэн төвшинг нь бид нэр бас тооцох хэрэгтэй. Ингээд онолтой, амьдралтай шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэгэхээр их хурлын хуралдааны одоо 4 шатны хилцүүлгийн үед болон батлагдах үед бол энэ талаар нэлээд олон иргэдийн болон тал талын за тэгээд энэ чиглэлийн импорт хийж байгаа хүмүүсийн оролцоотойгоор олон талаас нь асуудлыг чанарж үзсэн зүг болоо гэж бодож байгаа. Хүүхд хамгаалтаа яг ямар заалтууд байгаа юм шиг л хуулийн төсөл дээр энэ одоо цахилгаан тамхины хэрэглээг хязгаарлах буюу одоо авч татахгүй байх гэж. Яг одоо жишээлбэл янжуур тамхин дээр хүртэл тамхи өвгөл түргэн, тамхи хортой, тамхи бэлгийн сулрал түргэн, тамхи одоо удамшлын өвчтөй болгоомж гэдэг юм уу? Маш олон төрлийн анхааруулга бичиг байдаг тийм үү? Одоо вебэн дээр жишээлбэл тийм байна уу? Байхгүй шүү дээ. Байхгүй гоц. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чинь нэг талаасаа бол ингээд имийг 20 хаана гэхээс илүүтэйгээр зах замбараатай эмх зэгцтэй болох хэвээр. Адаглал жишээлбэл одоо юу гэдэг электрон бараа, цахилгаан бараа гэсэн ангиллаар орж ирээд иж болохгүй. Энэ бол хорт чанартай учраас яг тэр электрон тамхи гэдэг тогтсон ёсоо шинжилгээ ухааны үндсэн дээр тогтоосон тэр горимор нь онцгой албан татварыг авдаг ч юм уу тэр зүйлүүд байх хэвээр. Хоёрдугаарт худалдаалдаг одоо тэр газрууд цэгүүд нь бас тодорхой хэмжээгээр хяналттай хязгаартай байх хэвээр. Одоо жишээлбэл утаа тамхин дээр бол метр заадаг шүү дээ. Сургуулийн орчин, цэцэрлэгийн орчноос босрлын байгууллагуудаас тий метрийн хэмжээ заадаг тийм үү? Гуравдугаарт бол энэ соён гэрлийн ажлыг хийх хэвээр. Одоо жишээлбэл ингээд аваад татж байгаа хэрглэж байгаа хүүхдүүд найз нөхдөнд татаад байхаар гоё юм байна. Энийг ингээд одоо ингээд сороод үсгээр бол тамхи шиг хортой гэж ойлгохгүй юм уу ухамсарлахгүйгээр хэрглэж байгаа тохиолдлууд маш их байгаа байхгүй. Одоо ярьслах өгж байгаа хүмүүсийн судалгаагаар тий энэ миний амьдралд хортой юм шүү. Энэ миний эрүүл мэндийг муутгах юм шүү. Миний эд эрхтнүүдийг хордуулах юм шүү гэсэн ойлголт дутмаг байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ дээр соён гэрлийн ажлыг давхар явуулах хэрэгтэй гэсэн санаа байна. Хуулийн төслөөр яг ийм заалт байгаа юм уу? Би ийм санал оруулж байгаа. Яг эдийн засгийн аргаар ингээд тэмцэж байгаа боловч та басаа хэлж сургуулийн ойр орчинд худалдан борлуулахгүй гэдэг тийм ээ. Гэхдээ л нөгөө бүсээс очиод аваад татах, ууж идэх иймэрхүү асуудлууд байдаг шүү дээ. Тэгээд энэ цаашлаад за ингээд одоо хяналтыг хэн тавих вэ? Яаж зохицуулах вэ? Яг улсын хурлын гишүүд хуулиа баталчлаа. Хяналт тавих хэрэгтэй л гэдэг хариулт хэлээд байна. Хэн хяналтыг тавих вэ? Тэр яаж угаасаа ойлгомжтой шүү дээ. Юу гэхээр Монгол улсад гүйцэтгэх засаглал хуулийг хэрэгжүүлэх одоо law enforcement гэж хэлж байгаа шүү дээ. Цагдаагийн байгууллага байх ёстой. Гэхдээ яг энэ тохиолдол дээр илүү одоо ингээд төвлөсөн одоо бүр ингээд нарийн одоо оновчилсан байна хүүхдүүд болчиход байгаа байхгүй юу.
ялангуяа сургууль соёлын газрууд тэгэхээр багш сургууль хүмүүжүүлэгч боловсролын байгууллагуудтай бид нар энэ соёнгийн эрүүлэх чиглэлээр нь хамтарч ажиллах ёстой. Мөн энэ импортлж оруулж ирээд ашиг олж байгаа нөхдүүд онцгой албан татвар төлөх тэр төлсөн төсөв нэг юм сан бүрднээд тэр сан нь эргээд энэ бол эрүүл мэндэд хортой нийгмийн бас юм аюултай гарах юм бол хэтэрх юм бол аюултай үзэгдэл болно шүү гэдгийг бид нар бас сануулгах чиглэлээр тэр төсөвтэй нь үйжих хэрэгтэй байхгүй. Тэр ямар ч хариуцлагын эрэм хүрээ байхгүй юм гэдэг чинь зах замбраагүй болно. Энэ дээр бол хин нэгнийг өмөрөөд хамгаалаад байгаа асуудал байхгүй. Хүн ашиг олж болно. Монгол улс ч өөрөө чөлөөт нийгэм бизнесийн үл үзэгдэх гар буюу Адам Смитийн онол үйлчилж байгаа. Тийм үстэй. Төр энэ дээр бол ямар нэгэн дарамт үзүүлэл хуваарь бизнес эрхлэж байгаа хүмүүсийг хуулийн хүрээнд дээрлэхэд болохгүй. Гэхдээ бид нар чинь бас бид асан тусгаар улс ирээдүгөө бодох ёстой. Хүнийхээ эрүүл мэндийг бодлогын төв тавих ёстой. Тэр ч утгаараа улсын хурл хүн төвтэй бодлого гэд 5 толгуурт бодлогыг нь 11 сарын 28-нд баталсан байхгүй юу? Тэгэхээр ингээд хожим юу гэдгийг нэргсэн хойно хашгирав гэдэг шиг байдлаар бид ирээдүйн хойч үеийнхээ хүүхдүүдийн эрүүл мэндийг золионд эс үйлдэлээрээ энэ хуулийг гаргахгүй эс үйлдэлээрээ хогроож болохгүй л гэсэн тийм байр суурьтай. Нилээ уян хатан бодолцохгүй бол жишээлбэл хориглох тусам далд эдийн засаг гэж нэг юм байгаад байна шүү дээ. Далд хэлбэрээр оруулж ирэх, онлайнаар худалдах. Тэгэхээр би танд нэг юм хэлээ л да. Жишээлбэл 1920-од оны үед Америкт хуурай хууль гэдэг архийг хоригдсанаас болоод гарч ирсэн тийм үү? Жишээлбэл Америк зарим мужи улсуудад бол марихуаны эднэрийг зөвшөөрсөн байгаа даа шүү дээ. Энэ хоёр талтай байхгүй юу? Өөрөөр хэлбэл арх, утаа тамхи, хортой чанарыг мэдж байгаа хүний сэтгцэд нөлөөлж байгаа тэр зүйл дээр соёнгийн гэрлийн ажлыг хийгээд ингээд тодорхой хэмжээгээр онцгой албан татвар аваад хяналтанд байлгаад иж болж байна. Жишээлбэл архины зөвшөөрөл, тамхины зөвшөөрөл гэдэг юм уу, 21 насаас дээш настай хүүхдэд худалдаалах гэдэг юм зохицуулалт байгаад байна шүү дээ. Вебэн дээр тийм огт байхгүй байгаа байхгүй юу? Яг жишээлбэл та угаалгын машин та ижлэх нь шарга шүгээтэй ижлэхэн ангиллаар орж ирээд байхаар энэ чинь ямар ч хяналт байхгүй шүү дээ. Хичнээн ширхэг орж ирж байгаа юм. Хідэн яаж худалдаж байгаа юм. Тэрний худалдаа авалтын хэдэн хувь нь насанд хүрээгүй 18-аас доош насны хүүхдүүд аваад байгаа юм. Тэр нь яаж хэрэглээд байгаа юм. Тэр чи тамхиг бол хүн ингээд усруулаад татахгүй шүү дээ. Ингээд нэг их тамхи татдаг хүн байлаа гэж өдөрт нэг хайрцаг ч юм уу, хоёр хайрцаг ч юм уу татна гэж ярьдаг үстэй. Эсвэл өдөрт нэг 2-3 ширхэг ч юм уу те. Веб гэдэг зүйлийг чинь соосох шиг өдөр тутам ингээд цаг минут мөч бүр сорж штэ. Ямар ч тэр гэтээ эн чи юу гэж нэхлээр тэрний хортой гэдэг тэр агуулгыг тэр хүүхдүүд маань хэрэгжилж байгаа хүмүүс маань бүрэн дүүрэн ухамсарлаж байна уу гэдэг чи өөрөө асуултын тэмдэг болчиход байгаа байхгүй юу. Хортой гэдгийг нь ойлгочвол бас тэрнээс хичнээн хувийн татгалцах юм. Тийм биз? Эцэг их асран хамгаалагч. Дээрэс нь багш, боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, насан турш хүмүүс, дээрэс нь тэр бизнес эрхэлж байгаа, худалдаалж байгаа хүмүүс. Энэ хүмүүс чинь хамтарч ажиллаж аж, дээрэс нь тэр импортлж байгаа хүмүүстэй тодорхой хэмжээний энд зохицуулт бийж энэ чинь зөв араанд байгаа, зөв хөлбөр рүүгээ явна шүү дээ. Тэгэхгүй болохоор ерөнхийдөө бид нар ингээд бизнес эрхчлөө чөлөөтэйг хайчдаг. Хор зараад байгаа хорон дээр тэгвэл эн чинь хор байна гэдэг оншин тавиад зохицуулт хийгээд тэгвэл ингэж худалдаал. Мөн үү? Ийм татвар төл наа чин захилгаан биш. Наа чи хорвоо чанартай юм байна гэдгийг нь бид нар энэ иргэдэд олон нийтэд хүүхэд багчуудад ойлгуулах чи өөрөө чухал үстэй. Тэр хүн утгаараа бодоход би 3 хүүхэдтэй аав байхгүй юу? Тэ? Би хүүхэдтэй хэлдэг байхгүй юу? Том хүүхэд дээр хэлж шít. За миний хөө веб бол ийм байд юм байна шүү. Их асуудалтай юм байна шүү. Тэр нэг юм тослог юм нь тэр шингийн юм уушгины тэр гурсан хоолой хананд ингээд үлдчихдэг. Та санаж байгаа бол нөгөө ийм нэг хагалдаг тамхинууд өгдөг шүү дээ. Эссе change mange гээл те rice нэтэргээ тамхинууд өгдөг шүү дээ. Тэр хагалж байгаа тэр нэг ийм тослог бодис нь өөрөө эргээд ийм асуудал дагуулад байна гэд. Тийм зүйл байдаг шүү дээ. Хэдэн жилийн өмнөөс нь ч хэрэглэгдэд олон жил болчих шүү дээ. Яг тэрэн шиг би нарийн тэр химийн зүйлийг нь хэлэхээр мэрэгчлэн биш учраас боломжгүй байна. Гэхдээ тэнд байгаа тэр нэг шингэн зүйл эргээд эрүүл мэндэд асар хортой байна шүү гэдгийг л би бол ухамсарлаж байгаа учраас энэ ажлыг орсон байхгүй. За баярлалаа.